Удмын үеийн үрийг хэн нэгнээр засуулна гэхээс илүү өөрөө өөрийнхөө үеийн үрийг нэмгэлж өөрөө ариун цагаан зам мөр хувь тавилангийнхаа замаар алхаж байгаа хүн хизээч бусдад өөрийнхөө сүдэртэй талуудыг ялангуяа өөр хүмүүстэй нялцаадгүй юм байна л да. Тэгэхээр бидний үгдэдс бол одоо энэ тэнгэр буюу тэнгэрлэг замнал буюу өөрийнхөө хувь тавилангийн замаар л алхахыг хичээж ирсэн байна. Ихааны хав юус. Тэгэхээр ингэж чадсан хүмүүс нь хойч үедээ дандаа сайн сайхан зүйлийг үлдээж чадчих. Ухаан, эрдэм те ингэж чадаагүй байгаа улсууд нь аав нь хулгайч байсан. Хөдөө бол ярьдаг л да. Наадахных чи өвөө нөх эвгүй хүн байсан. Уртгартай гэл те. Шууд бас оромжлох маягаар хэлэхгүй л те. Тэгээд яадаг гэхээр нэг хүүхэд нь бол сэмхий гарангууд л нөгөө зан дадал нь удамшлаараа хийгдчихэд. Энэ л бол удмын үйл үр. Тэр удмын үйл үрээ бид нар нөгөө тим амир давагдчихгүй хүчин зүйл биш ээ гэдгийг л ойлгосон. Хин нэгнээр засуулаад лам бөөгөөр хэдэн сая төгрөгийн зардал гаргаад хийдэгч зүйл бас биш. А 3 дугаарт олуулаа бөөнөрөө цуглараад хамтдаа байж ижил тэрний зан үйлийг хийхгүй бол болдоггүй ийм зүйл биш. Энэ бол зүгээр тухайн хүн өөрөө өөрийнхөө хувь тавилангийн замналаар өөрөө өөртөөгөө ажиллаад явчихад л өөрөө өөрийгөө ухамсарлаад аваад явчихад л болдог ийм зүйл гэж.